Тархуул аймгийн засаг дарга бөгөөд хүүхдийн төлөө зөвлөлийн тэргуун аз жаргалын санаачлагаар боловсрал 2032 хөтөлбөрийн хүрээнд аймгийн ерөнхий боловсролын сургуулийн 10-11-р ангийн сурагчдад зориулсан IELTS 100 хөтөлбөрийг 3 сарын хугацаанд амжилттай хэрэгжүүлэн өнөөдөр хаалтаа илээ. Хөтөлбөрт анх нийт 775 сурагч бүртгүүлж 545 сурагч шалгалт өгснөөс IELTS-ийн 5.7-оос дээш оноотой 104 сурагч эцсийн шатанд тэнцэн англи хэлний агсан шатны академик сургалтанд сууж их үг гэрчлэгийг өнөөдөр гард авч байна. Би энэ хөтөлбөрт оролцсоноор ер нь бол их сургуульд одоо apply хийх тийм үйл явцтай маш том одоо алхам хийж байгаа гэж бодож байгаа. Тэгээд энэ 3 сарын хугацаанд ерөнхийдөө миний ингээд 4 одоо чадвар маань маш сайн дээшилсэн. Тэгээд анх орж ирсэн онооноос нэг бүхэл бүтэн оноогоор дээшилж орж ирсэн болохоор үнэхээр баяртай байна. Эдүзонийхаа багш сурагч нартаа баярлалаа. Тэгээд дээрээс нь энэ хөтөлбөрийг санаачилсан. За дараа мөн тасчихэр дарагдаа бас баярлалаа. First of all, you have all done your best to participate in this program, and I really appreciate this award, and I really wish a good luck for your exams. Сүүлийн 3 сарын хугацаанд болохоор өмнө байснасаа илүү сайжирсан гэдэг нь бол тодорхой байсан. Яг л анх ороход бол нэг mock test өгж үзэхэд 7-той гарч исэн. Одоо болохоор сүүлийн mock test дээр 7.5-тай буюу юу нэг сайжирч гарч ирсэн. Би болохоор Passion Education гэдэг хишгийн багшийн сургалтанд суусан. First of all, hello to all the students out there learning English, at least trying to learn English. And I would like to bid good luck for your paths and stay encouraged and disciplined. За би өөрөө IELTS хөтөлбөрт багтаад Эдүзон сургалтын газарт суралцсан байгаа. За энэхүү 3 сарын хугацаанд би маш олон IELTS шалгалтын шаардлагатай ур чадваруудаа хөгжүүлснээр гадна маш олон шинэ найзуудтай болсон үнэхээр сайжирсан маш гоё хөтөлбөр болж өнгөрлөө. Ер нь бол хөтөлбөрийн гадуудаар бид нэр бөөнөрөө хамтдаа хот руу явж одоо музей үзсэн байгаа. За мөн спортын тэмцээн гэх мэт бид нэрийг үнэхээр одоо ур чадварыг хөгжүүлэхийн тулд аюу чармааж ажилласан. Тэнгүүтлээ ер нь бол би 100 IELTS шалгалтаа өгөхөөр төлөвлөж байгаа. Тэгээ ер нь бол маш олон намайг маш сайнаар өөрчилж чадсан. Би илүү өөртөө итгэлтэй болсон. Тэгээд энэ хөтөлбөрийг одоо явуулж байгаа аз жаргал даргадаа маш их баярлалаа. First of all, thank you for the people who organized this Дахин 100 IELTS project, and also good luck to everyone who enrolled this project. Хөтөлбөрт хамрагдсанаар сурагчид гадаадын ихтэй сургуулиудад тэтгэлэгтэй суралцах өргөдлөө илгээхээс шаардлагатай англи хэлний олон улсын оноонд хүрэх дэлхийн боловсролыг эзэмших анхны том ахалмаа хийж өнгөлээ. За нийт суралцагчдад ангийн засаг дарга баяр хүргэн цаашид хүссэн оноогоо авч хүссэн сургуультай элсэн орж аймаг орнотынхаа нэрийг гаргаж амжилттай суралцахыг хүссэн юм а. Мөн хөтөлбөрийн сурагчдыг зуны амралтаараа зулцах цусланд амрах эрх болон шилдэг 4 сурагчийг тус бүр 500 мянган төгрөгийн эрхийн бичгээр шагнасан юм а. Би хүмүүлэг академидээс сая 3 сая сураа төгслөө. За өдөр хоног бол удаан байсан ч гэсэн 3 сарын хугацаа бол нүд өрнөхийн зур өнгөрлөө. Тэгээд анх ороход бол ер нь дунджаар яг 7 байсан. Одоо бол би өөрийгөө сайн бэлдээд өөрөөрөө бэлдээд багш нартайгаа уулзаад тэг явхад бол ер нь 8 бол хүрнэ гэж бодож байгаа. Тэгээд эцнийг хэлэхэд хүмүүлэг академийнхаа багш нарт маш их баярлалаа. Аймгийн засаг дарга маань шилдэг 4 хүүхдэд 500 мянган төгрөгийн эрхийн бичиг болгосон. Тэрнгээрээ анги хамтналаар хамтдаа спортын үйл ажиллагаанд орсон гэж бодож байгаа. Яг энэ сургалтад орохоос өмнө л ер нь бол Их Британий Лондон явна гэж боддог байсан. Тэгээ одоо энэ IELTS сурснараа одоо би бол англи хэлээ маш сайн дэвшлүүлж чадсан. Тийм болохоор одоо миний Лондон руу явах алхам нэгээр нэмэгдсэн. Тэгээд энэ сургалтыг зохион байгуулсан аз жаргал ахтай болон манай сургалтын багш инженердээ маш их баярлалаа гэж хэлье. Миний ганцхан сул тал бол writing бичих, эссе бичих амар сул байсан. Гэхдээ энэ курсаас болоод би энэ програмаас болоод би өөрийнхөө writing бичих чадвараа маш сайжруулсан. Тэгээ бусад бас тийм бусад хүүхдүүдийг бодвол тийм давуу тал, сул талуудаа сайжруулаад давуу тал болгосон гэж би амар итгэж байна. Манай Эдүзоны найзууд маш сайн, маш ухаантай. Би яг өөрийгөө англи хэлтэй сайн гэж боддог гэсэн. Гэхдээ тэднэр бүр надаас сайн. Би амар итгэж байна найзуудаа. Хүүхдүүдэд ийм боломж өгсөнд маш их баярлалаа. I wish you the best of luck, my friends, and my teacher, Muzo, Toya, everybody. I congratulate every single one of you.
За IELTS 100 хөтөлбөрийн сурагчид сургалтын хугацаанд хичээлийнхээ хажуугаар англи хэлний мэдлэгийн дээшлүүлэхийн зэрэгцээ спортын болон аяллийн зэрэг хөгжлийн олон хөтөлбөрүүдэд хамрагдаж өөрийгөө илүү сайн нээж чадсандаа баяртай байна гэлээ. 3 сарын турш хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлсэн VIP сургалтын төвийн захирал Пүрэв самбуугийн эгчин, Эдүзон сургалтын төвийн захирал Хавгсрынгийн туяа, Хүмүүнлэгийн академийн захирал 6 дан Болорсовт, Passion Education сургалтын төвийн захирал Баасан Ишгэ нарын баг хамт олонд аймгийн засаг даргууланд засаг даргын тамирын газраас талархал илэрхийлсэн юм а. За өнөөдөр Дархан аймгийн засаг дарга жаргалын санаачлагаар IELTS 100 гэдэг төсөл хөтөлбөрөөр хаалтын үйл ажиллагаа хийж байна. Нийт 12-7 хоногийн 36 удаагийн хичээлийн 108 академик цагийн ард бид нар гарж байна. За ингээд энэ 3 сарын сургалтын хугацаанд бид нар нийт 3 удаагийн mock test авсан. Нийт 4 сургалтын төв одоо хамтарч ажилласан байгаа. За миний хувьд бол VIP IELTS сургалтын төвөд төлөөлөд 30 хүүхдийг авч бэлдсэн байгаа. За ер нь цаашдаа одоо энэ 103 сар хүүхдүүд өөрсдөө бие дааж бэлдэх байгаа. За ингээд 9 сар болон 11 саруудад одоо 10 дугаар анги 11 дугаар ангийн хүүхдүүд маань өөрсдөө IELTS-ын шалгалтанд орох ийм гэрээтэй бид нар одоо энэхүү одоо төслийг хэрэгжүүлсэн байгаа. За ингээд энэхүү төслийг бас амжилттай хэрэгжүүлэхэд гүн төсөл заа үзүүлсэн Дархан аймгийн нийгмийн бодлогын хэлтсийн дарга цас чихэр болон мэрэгчлэнүүд нь маш их талархаж байгаагаа илэрхийлмээр байна. За энэ төсөл бол Монгол Улсын хэмжээнд анх удаага 21 аймагт анх удаага ийм том байдлаар бид нар 104 хүүхд авч бэлдсэн. За энэ 104 хүүхдээс гадна бас оноо нь хүрээгүй мөртлөө одоо бас боломжит оноог үзүүлсэн одоо ийм 20 хүүхдийн бас төсөл явж байгаа pre IELTS гээд. За ингээд энэхүү нийтдээ 124 хүүхдийн одоо цаашдын одоо академик англи хэлэнд маш том үнэтэй хувь нэмэр оруулсан мөн гадаадын ихтэй сургуулиудад тэтгэлэгтэй суралцах маш том гүүрийг одоо нээж өгсөн Дархан аймгийнхаа засаг даргад баярлалаа гэж хэлмээр байна. За энэ IELTS 100 хөтөлбөрийн хүрээнд манай Passion Education сургалтын төвд 3 багшийн баг хамт олон нийт 17 сурагчийг 3 сарын турш хамруулад нийт 72 цагийн хөтөлбөрийг амжилттайгаар дуусгалаа. Энэ хүүхдүүд маань ерөнхийдөө дэлхийн хүүхдүүд болж байгаа шүү гэдгийг хэлэхэд таатай байна. IELTS 100 төслийг цас чихэд аргатай аймгийн засаг даргын тамирын газрын нийгмийн бодлогын хэлтсийн хамт олон их амжилттай удирдан зохион байгуулсан юм а. Өнөөдөр болсон хөтөлбөрийн хаалтын үйл ажиллагаанд аймгийн боловсролын газрын дарга Буян Тогтхолон ерөнхий боловсролын сургуулийн захирлууд мөн оролцсон юм а.